Энэ бидний өв соёл, эрхмийн дээд итгэл, хүнд итгэл. Би Монгол гэж баталсан үнэмшил, бусдад байхгүй ганцхан давтамж. Үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхмэлэгч Bobby.com. Таны ирсэн зорилгыг би маш сайн ойлгосон. Тэгээ яг ер нь морь уурын талаар бол маш их зүйл ярих хэрэгтэй болно. Би ерөнхийдөө шинжил талаас нь яриад, орчин цагт хэллэг талаас нь яриад, уламжлал талын бол ярих нэг хүн бий. Аваад хүслийн гэрэл задгайлах оюун төгөлдөр ардын аман шаштар. Энэ бидний өв соёл, эрхмийн дээд итгэл, хүнд итгэл. Би Монгол гэж баталсан үнэмшил, бусдад байхгүй ганцхан давтамж. Үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхмэлэгч Bobby.com. Морин хуурчид эртний уламжлалт үндэсний хөгжим юм да. Хуур маань одоо ард түмнийхэн оюун санаанаас ургаж гарсан. Учиртай. Монголчууд яагаад морин хууртай болсон гэх юм бол Монголын ард түмэн бол эртнийг цагаасаа бол таван хөшүүмэлтэй. Түүний дундаас адуугаан бол эрхмэлдэг. Хиймэрэн одоо сайхан хиймэгтэй сайхан мөрөнөөд явж явал хиймэгтэй гэдэг. Тэгээ энэ сэтгэлгээнээс явж ер нь морин хуур одоо тэр домог дээр үеэс гарч ирсэн гэж би боддог. Эзэн Чингис хаан үе чинь одоо алтан хуур гэж Чингисийн өргөө ордонд байсан байгаа юм тий. Тэгээ тэр алтан хуурыг аргасан хуурч гэдэг хүн бас татаж зэнгүүлдэг байсан байна. Ингээд бодхолоор морин хуур гэдэг бол надад 800 цаас юм бол 8000 жилийн түүхтэйч байж болох. Өнөөс өнөөгийн үеэс ч одоо хуур өссөн байж болно.
Эртээ урдын цагт юм гэнэ элен галвын үед юм гэнэ. Өрсталтан дэлхийд хүн төрлөختөн үүсч үрээ хотоон төгнүүлж авгал сан байгуулж олзбор маань цоглуулсан оноо бидний өвгөө их тэнгэр хааны үе түмэн зэрэг түмэн жил байлдаад амсхи хоромж юм гинэ. Тэгээ морин хоорыг нүүхэд бол одоо урталынхаа тэмэн дээр тоон байж байд. Тоон юун дээр бол ингээд урагш нь харуулаад ингээд дээрэн таваад ингээд уяад аваад явдаг морин хоороо. Тэгээд ачаа буула. За бид одоо мэдэн миний ээж бол за миний хөө юг оруулж морин хоороо юун дээр аваачаад бох гэр хатагтай таваад тулгаан тавьчих. За тэгээд бурхны хаалтаар оруулчих. Ингээ гурван юм оруулчихдаг. Тэгээ энэ бол бас том хүндэтгэл морин хоорыг. Ер нь ийм л дээ. Морин хоорыг залсан айл бол залчихад мартчихдаг. Тэгээд тоосон дараатай ингээд бол альва юм хүндэтгэл гэдэг чинь одоо бид тугаа мандуулахлаар одоо сэтгэл сэргэж алтан юм тугаа харахаараа сэтгэл сэргэж сайхан болдог шүү дээ. Тэрүүнтэй адилхан тэгээд тэр тугчсан одоо хиймэлтэй харагдаж байна. Морин хоороо сайхан одоо арчлаад ингээд тэгээ мөргөө ингээд байх юм бол хүн бурхандаа бол мөргөдөг. Түүнтэй адилхан байх хэрэгтэй. Монголын одоо ганц шүтэн хөгжим тийм учраас бол түүндээ мөргөөл ингээд байх юм бол айл юм бол аз хиймэл өөдөн байна л гэж би боддог. Тийм ч учраас хуурд дуурсан газар гэрийн живээр гэж буян тогтдог гэдэг. Хууртайдыг бүтэн айл хуургүй айлыг хугас айлч гэсэн байт юм шүү дээ. Тэгэхээр хуургүй айл байна гэдэг бол хугас айл л яг нь хагасл гэсэн утгатай. Байж байх хэвээр нэг хөгжим бол байхгүй байна гэдэг бол бас тийм учиртай шүү дээ. Уулын тарих анирдан сонсож цэцгийн сонор өндийж сонссожээ. Усны урсгал саатан сонсож цэцдийн толгой бөхөж сонссожээ. Алтайн баруун хязгаарт төвхөнсөн их тэнгэр хааны үе түмэн цэрэгт Монголын уудам нутаг зүүн хязгаараас ирсэн хөхөө намжил гэж ирийн дуулахна алтан ургалдаан асч уянгатай гинэ ачлалт хүн төрлөختөнд байхгүй гинэ сорын ганцаараа гайхалтай гинэ соёлохо шууч шигүүрэн амрааж сонсдог байв гинэ. Хөхөө намжил ийм дуулах үрээд яруу тансгийн өлгий төгс төгөлдрийн орон төрсөн нутгаа насан багасан үерхэж нөхөрсөн гол усны эрх хонгорхон бүсгүйгэн санагалзсан. Нутгийнхаа эрх хонгор бүсгүйд зүрх сэтгэлэн өгч айл болон амьдран суухаар хэлэлцээж үе үехэн тэр бүсгүй бодлогдох нь хөхөө намжил нутаг орноо үлэмжихээр сонсноо их бидсэ. За хоёулаа манай Монголын үндэсний музейн 5 дугаар зааланд байна. За энэ зааланд бичиг соёлын дурсгал, хөгжмийн зэмсэг, монголчуудын уламжлалт, шашин шүтлэг гэдэг одоо монголчуудын соёлтой холбоотой маш олон хэдүүлгийн зүйлсийг бол дэлгэж харуулсан байгаа. За энд одоо таны сонирхож байсан морин өрийн хэсэг бол ирж байна. За ерөнхийдөө морин өр өөрийнхөө түүхийн явцд бол хит хитэн толгойтой одоо олон өөр төрлийн толгойтой бол байсан. Жишээлх юм бол гар толгойтой, хүн толгойтой, луу толгойтой гэх мэтлэн. За үүнээс хожмоо бол морин толгойтой хийх болсноор бидний дунд морин хуур хэмээн даалтаршааж ингэж хүндлэгдэж ирсэн байна. За манай музейд 20 дугаар зууны үед хийгдчихсэн одоо хэдэн юм морин хуур бол хадгалагдаж байдаг. За хоёлаа эндээс очиж бас заримтай танилцаж сонирхъя.
За энд манай үндэсний музейд хадгалагдаж байгаа маш юм уран сонирхолтой хийцтэй хууруудыг хоёлаа харж байна. За миний зүүн гарталд байгаа хуур 20 дугаар зууны ихэнх үед бүтээгдсэн одоо 20 дугаар зууны алдартай хуурч Төвдөн гуан тоглож байсан юм хуур байна. Тэрнээс гадна энэ чимэглэл нь болохоор ингэж ясаар чимэглэгдсэн. Бас юм ясан чимэглэлтэй өөрийнх нь одоо цар гэж нэрлэж байгаа те. Одоо цар нь болохоор үхрийн гүзээгээр ингэж хийгдсэн ийм онцлогтой. Хажууд байгаа хуур маань болохоор мөн хийцийн үед мөн уран гой өрмөц одоо ийм хийцтэй. Морин толгойтойгоос гадна одоо 5 хошин малын толгойг одоо биелэгдэл болгож бас ингэж оруулж өгсөн. Дээрээ бол юм ногоо морин толгойтой. Түүний баруун талд нь болохоор одоо эвэртэй цагаан ямаа, зүүн талд нь тэмээ, түүний голд бол хоныг дүрслээд доошо одоо хөх бухыг эвэртэй хөх бухыг ингэж дүрсэлж оруулж өгсөн. За энэ хуурыг ардын хувьсгалын 42 жилийн ойд ардын их хурлын тэргүүлэгч Ж Самбуугаад завхны цагаан чулуутын иргэн ил цэрэнд орж байгаа анх ингэж зориулж хийж дурсгаж исэн ийм төвхтэй. Одоо Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ийм хурууд байна. Хязгаар баруун Алтайн их Тэнгэр хааны цаста цагаан ордны гил хархан гэзэгтэй гэгээ татсан царайтай уужим Монгол ухаантай ухаан дөлгөн харцтай үдсгэлэнд нэгэн гүнжид уйхан дууч Баатар эр хөхөө намжил унан тусан дурлжээ. Үдсгэлэнд хонгор гүнжич бас хөхөө намжилд ижилгүй гинэн дасаж хорвоогийн өдрийг хоосрохгүй юм шиг ертөнцийн өдрийг төгсгөлгүй мэд баясан дуулан жаргалаа. Наран жарга хам мартаж саран шинхэм байж магнаг хөх дэлхий хайрын сайханд мансуурн жаргаваа. Хязгаар баруун Алтайн их цэргийн ухаанд амгалан ноёрхож сөс ихэд дайчин өвгүүдийг цэргийн албанаас чөлөөлж их нутагт нь буцаах зарилэг янагшин дассан хоёртож бас хагдсан салахын шалтгаан боллоо. Ийм эрхэм бэлэгдэл далдын нэгэн шидээр холбогдсон морин хуур хэмээх аялгууд хөгжмийг бүтээх нь хүртэл дэгж аяг нарийн гоймтан. Морин хуур сэлэх модыг уулын наран эвэр газраас өдрийн сайныг ажин сүү цагаа өргөн байж шилж сонгож авдаг. Сонгож авсан модыг 2 жилийн турш нар салхинаас далд уураас ариухан газар хатааж толгойноос нь эхлээд сэлдэг гэнэм. Хуурын чавхцыг морин сүүлээр хялгаслаж царыг аливаа амтны цавны нэмгэн арьс ширээр бүрдэг юм байна. Маар твхийн их багуулыг бэлэгдэж хийдэг нь хуураас хөнгөрөн ихшиглэх аялгуутай нягт холбоотой ажээ. Морин хуур бүтээдэг уран гард урдаачин үйсэн морин толгойн чинээ молор эрдэн олсон луга дэлгэрдэг хэмээж. Хуур урлаач, хуур залааж, хоёулаа өдрийн сайныг товлон залж сойрходог их бишрэлтэй юм байна. Жохон байхдаа нэг морин хуур олсон юм байна. Тэгээд нэг ойр зуурын юм янзлаад дуугаргасан, сонин дуу гарч байсан. Ингэж одоо анх морин хуурыг гэдгийг одоо мэдэрч анх үзсэн юм байна.
хамгийн одоо хайртай адууга одоо морин хууранда дүрслэлийн шингээ гэвэл нэлээд сэтгэл шингэн байз. Морины тэр одоо илэрхийлэл нь эрэмгий, дайчин энийг нь л одоо ер нь бол энэ нүдний харц энэ хамар самсаа ер нь бүх юмд нь шингээхийг л бодно. Ингэж яаж одоо сэтгэл ханамжтай. За мэдээж хэрэг одоо тэгэл одоо хамаг сайн материалаар хийж маш гоё дуугийн сайн гаргаж. Одоо тэр дуунд л одоо ерөөсөн морины төвөргөө, морины явдал, адуу үүсэх одоо амьд юм шиг л одоо орж идэг. Ер нь гарын дор одоо байдаг модоор хийхээс гадна одоо аль ховор одоо манай Монголд ургадаг модуудыг олж хийх. Зандан сумж гэдэг юм уу те. За тэгэл энэ бас энэ үндэсээр одоо би бас хийж байсан. Тий. Өнөө айргийн хул шүү дээ. Тэгээ энэ одоо энэ морин толгой чинь энэ зоон энэ бол одоо хэлтэй хэл нь хөдөлдөг, араа шүдэн тэгээд ногоон, халдсан, улаан дэлтэй тэгээд энэ нь одоо жишээ нь улам л амьд болгож яана л гэсэн үг үү? Тэгээ их гой хуурууд байдаг байсан. Одоо ингээл Цөхбаатар, Дорногов ингээл энэ дунд гоё зүүтэл гэх. Тийм хуурууд ийм хуучны хийжсэн хуурууд бол их байдаг. Бүр нүдэн хөдөлдөг, чихэн хөдөлдөг. Өө за. Тий. Чихэн хөдөлдөг. Улам амьдруулаад л байгаа. Тий. Тэгээ нэг их бахархал одоо нэг их одоо юу юм л да. Тийм хууртай хүн хуурдаал. Тэгэл бүр амьд юм шиг л байх. Тийм хуурууд бол их байдаг. Уйхан дууч дурлалт залуу хөхөө намжлыгаан нутаг буцхад нь үдсгэлэнд гүнжин. Эцгийн минь бэлгэлсэн хүлэг минь чиний унаа болов. Ээжээс минь үлдсэн эрдэнийн чулуун зүйлт минь миний сэтгэл болов. Эрдэнэт морь эрдэнийн чулуун зүйлт хоёрын минь бүү салах. Эгэлгүй ямар шил хөвлөхөө жон хар өөрөө мэдэг. Хэмээн хөхөө намжилд захиж хилээд жонон хар морён эрдэнийн чулуун зүйлтийг ан хамт өгчээ. Хүний одоо оршихуйн хамгийн чухал нэг тэмүүлэл бол тэр хурд байхгүй юу? Ягаад гэвэл бүх орчлон том учраас хурд хүнд байна, тэнд хүч байна, тэнд ухаан байна гэж үзэж байгаа байхгүй юу? 13 дугаар зууны ном сумны хурд, Монгол морины хурд чинь бол одоогийн интернетийн хурдаас илүү хүчтэй хурд гэж ойлгож байна шүү дээ. Их Монгол улсын нутаг дээр морин өртөөгөр 3 өдрийн дотор их хааны хууль бүх Монгол улс даяар тарж байсан байна шүү дээ. Тэгэхээр 13 дугаар зуунд бүх хурдыг монголчууд эзэмшиж байсан чинь монголчууд нь аялж шүү дээ. Өнөөдөр Америкууд одоо хандан бүх технологийн хурдыг эзэмшиж байна. Тэгэхээр өнөөдөр л аялж байна шүү дээ. Тэгэхээр хин хурдаар л төрүүлээ гараад ирнэ. Тэр нь өөрөө л төрүүлчих юм чинь. Тийм хурдл. Тийм учраас тэр хурд байхгүй юу? Тийм учраас жишээ нь хөхөө намжилын домгийн үндсэн мөн чанар нь хурд байхгүй юу? Хурд байхгүй. Тэрнээс тэр хайртай хүүхэн юм уу тэр асуудал биш байхгүй юу? Өөрөөр хэлбэл алтайгаас говьд орж ирэхдээ тэр ганцхан үдшил тэр мориор хурдаар туулж байгаа байхгүй юу? Тэгэл өглөө нь яваад ирдэг. Хайртай бүсгүй өглөө нь хүрээд ирдэг. Тэр энэ хурд морин хуурыг бий болгосон гэсэн домогтойгоо монголчууд тэр хурдыг холбосон учраас бүх хүчийг одоо эзэмшихийн тэр ирмэлц рүүгээ явж шít. Энэ бидний өв соёл эрхмийн дээд итгэл хүнд итгэл
Би Монгол гэж баталсан үнэмшил бусдад байхгүй ганцхан давтамж. Үндэсний өв соёл үнэт зүйлсийг эрхмэлэгч Bobby.com. Ижил дотрон эрмэгийн содон эрвэлзэн дүүлж ниссэн эмээлтмөр дэм магнаа эр хүний эрдэнэт чимэг болсон ажнаас сайхан хүлэг юмсан чинь. Жонон хараас салбар боломгүй төгс төгөлдөр үлэмж тансаг ийдэшидийн мэдэн хүлэг байлаа. Адууны мандаа аргамаг энэ дээр ажнаа жонон хар ийн уйхан дууч Баатар эр хөө намжлын эрдэнэт хүлэг болсон домог. Бас өөр нэг асуудал байгаа. Гэхдээ энэ бол одоо шинжлэх ухаанд ярьж л байгаа зүйл инстинктийн асуудал байна. Зөн совингийн асуудал. Энэ бидний эдэлдэг энэ 5 төрөл 4 хушуу болно шүү дээ. Хон яма 2 оны хушууг нь үстэй. Энэ дотроос инстинктийн төвшингээр адуу бол хамгийн өндөр байгаа. Энийг бол мянган жил монголчууд мэдж байсан. Өөрөөр хэлбэл адуу бол төөрдөг амьтан биш. Бодилдог амьтан биш. Андуурдаг амьтан биш. Ерөөсөн хүнийг бол очих газранч яг л зүүн совин гарan хүргэн тийм л адуус шүү дээ. Одоо бидэнд бол жишээлбэл Вьетнамын дайнд туслахаар явуулсан морь гүүгээ түрээд ирсэн гэж байгаа байхгүй юу? Хар мөрнийг яаж гаталсан? Шар мөрнийг яаж гаталсан? Тэр чинь вагоноор явсан. Бээжинг яаж дайрсан? Тойрсон тойроогүй юу? Хүрээд ирсэн гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр чинь зүүн совин байна шүү дээ. Тэгэхээр тэр монголчууд тэр адууны зүүн совин гэдэг юмны гэхдээ ялангуяа морины морь бол одоо засчиж байгаа шүү дээ. 4 настай хязгаарлан байхад засчиж байгаа. Тэгэхээр морь гэдэг чинь тэр зассан хилэнцээс тэр малыг хязгаарлалчж байгаа байхгүй юу? Одоо тэгэхээр нөгөө бурхны шишний сургаал маань шүү дээ. Одоо юу гэдэг юм нөгөө шунал, тачаал энэ төр гэдэг. Тэр тачаал бол бүрэн өссөн байхгүй юу? Тэгэхээр ариун болж хувирч байгаа байхгүй юу? Ариун болж хувирч байгаа. Тэр ариун амьтан чинь дээд амьтан болж хувирч байгаа. Тэгэхээр азрагыг бид нар гэхгүй шүү дээ. Гүүгдэхгүй. Морь гэдэг шүү дээ. Тийм учраас мориноос хүн сайн сайхныг олж морион дээдлэх. Морион дээдлснээрээ мэдээж ертөнцийн дууг бүх ертөнц долгионд оршиж шүү дээ. Долгион бүхэн дуутай. Тэр долгионоос шүүж авсан дууг тэр эрхэмлэж дээдлсэн тэр амьтнаас гаргаж авснараа хуур эрхэм дээд болж өөрсөн байна гэж юу харж байгаа. Бусад зэмсгүүдээс хаан зэмсэг гэж одоо яриад байдаг тийм. Хаан гэдэг зэмсгийн тухайд бол өрн дахин, дорн дахин. За дорн дахин дотроо үндэстэн болгон бол хаан зэмсгийн ялгамж бол байна гэж ойлгож байна. Өрн дахин бол төгөлдөр хуурыг хаан зэмсэг гэж үздэг. Монголчууд морин хуурыг яг зүгээр эртнээс хаан зэвсэг минь гэж нэрлээгүй л дээ. За өнөөдөр ингээд эргцүүлээд бодоод үзэх зэрэг бол монголчуудын үүсгэн бий болгосон хөгжмийн зэмсгүүд дотроос үнэхээр хаан морин хуур юм байна гэж хэлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл морин хуурын их гарч байгаа их шиг бол зөвхөн тэр морины за яг адуу гэж ярив.
адууны тэр сүүлний хялгасаар үрж чаддаг байхгүй юу? Тэгэхээр энэ бол өөрөө тийм бодиттой амьд зүйл. Тэр амьдлаг одоо амьдлаг гэж Монгол хэлэнд байд юм уу? Амьдлаг их шиг бол тэр дээд үзэл санааг илэрхийлэх чадамж байна гэж харж болж байгаа. Харан ялхаасан хөхөө намжилд сэтгэлдээ явсан нутгийн эрх хонгор бүсгүй 3 жил өдөр өнжилгүй шүн унталгүй мэрийн хүлээжээ. Гэвч хөхөө намжил жанан хар мороор алтайм баруун хязгаарт байх их тэнгэр хааны цаст цагаан ордонд шөндөн очиж үдсгэлэн түгүнжтэйгэн уулзаад үүрээр өөрийн нутагтаа адуан тун дуулсаар ирдэг байжээ. Жолоо таталгүй явсан жанан хар мань жороолон гангарч газар тавчилсан аргамаг билээ. Энэхэн хоёр биеийн минь уулзуулан золгуулсан эрдэнэт буйнд ажнайх хүлэг билээ чи минь. Жанан харам чи эгэлжирийн хүлэг биш. Хөхөө намжлын хамгийн дотн анд билээ. Жанан харам чи энгийн нэгэн адуу биш. Хөөрн дуулдаг миний хөг нэмсэн хүлэг минь нөхөр минь билээ чи. Их гэрэл нэлмэс хийгээд хумилсан тэр газар тийш гайхаж балмагдсан бүсгүй сониуч зандан хөтлөгдсөөр зүгэлжээ. Жанан харморны духан дээрх эрдэнийн чулуун зүйлт түүнийг эгээл соронзон мэт татах нь ерөвсөн. Монгол хүн бүрийн хиймрийг хураалж асч бадрааж явдаг хүлэг морины ууган домгийн нэг нь хөхөө намжлын домог. Магадгүй энэ л цаг үеэс Монгол хүн Монгол адуу хоёрын салшгүй холбоо тайлагдшгүй нууц бий болсон байхаа хэмээн сэтгэнэ. Монгол хүний сүр жавхланд хиймар эрэмгийн хурдан эмээлт хүлэгтэйгэн холбоотой байдгийн учрыг бид ийм домогоос ухаарна. Адууны тэнгэр, адууны хиймар, адууны буян гэж монголчууд бид ярьдагч далдын нэгэн учир шалтгаан хийгээд эрт балдрын үеэс холбогдсон шүтэн барилдлагатайг хизээж таниж дийлэхгүй нь лав. Хуурын эрдний морин толгойд эдийн дээд хадаг залж төгс төгөлдрийг урин дууддаг нь өвөгдийм нь өндөр ухаан алс хэтийг бэлэгдсэн ерөөл буян. Энэ бидний өв соёл, эрхмийн дээд итгэл, хүнд итгэл, би Монгол гэж баталсан үнэмшил, бусдад байхгүй ганцхан давтамж, үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхмэлэгч Bobby.com. Одоо бол бид ямар үзэг сандж байгаа юм гэхээр одоо энэ мань өнгөрсөн зууны хагаст тайдснаа тийм ээ өшөө боловсронгоо болох тэр бүх процессор явагдаад одоо нэлийн хөгжлийн нэлийн өндөр түвшинд ирсэн гэж ойлгож болохоор байхгүй. Тэгэхээр бидний өөрийг бол энийг өшөө боловсронгоо болгох тоглоочийн тал дээр, урлаачийн тал дээр өөрөд нь одоо нэг олон яригддаг зүйл шүү дээ. Одоо нэг хөгжим яаж өшөө онцгийн шатлалаар боловсронгоо болж хөгждөг вэ? Тэр хөгжих тэр гарцыг тийм ээ энэ гарцыг олох тэр л гол ажил. Тэгэд хуур тоглоход нэг ерхий зарчим бэлд их нудрахтаа тоглох хэрэгтэй гэж. Одоо хийд идэж ингэж гэдэг ингэж явчихвал Монгол хүнд бол тэр хөд тусахгүй шүү дээ. Тэг чи яагаад ингээд хуурдаа ингээд татчаад ингээд нөгөө нэг уртын дууны цохлохыг морин уурн дээр ингээд топ хийдэл ингээд довшиж хийж байна.
товч ихтэй их жижигхэн болохоор биш болчдөг. Өөрийн гэсэн тэр чинь бас нэг тодорхой юу вэ штэ. Темп биш штэ. Энэ бүх зүйлүүдийг ингээд нарийн ажиллаад ингэх юм бол за нөгөө нэг гарт баригдахгүй нүдэн зүтгэхгүй зүйлүүд ч юм уу дээр харагддаг үздэг баригддаг болох. Энэ амтанд бол морин хооронд байдаг. Ямар ч хөгжим дээр байдгүй л хол онцлог чанар. Тэр нь юугаар холбоотой нөгөө нэг амьд адууны сүлээр нөгөө чавцаа хийдэг. Тэгээ нөгөө ном дуу гарах гол бүтнүүдээ хийдэг. Хялгасыг хүрээдэг хөгжим ганц шүү дээ дэлхийд. Тэр л нөгөө дуу тембэр байгаа юм шиг. Тэр дуу тембэр, тэр өтгөн тэр пөргсөн тэр дуу тембэрлийн Монгол байхгүй. Материалыг бус оюуны өмч. Материалыг бус оюуны ихлээр энэ өөрөө бас айгүй том тодорхойлолт. ЮНЕСКО нөгөө нэг улс үндэстний өөрсдийн тийм ээ бий болгосон тэр соёлын үндүү гэж бүртгэдэг тийм ээ. Энэ бол яалтчгүй Монгол хямаа гэдэг дээрээс нь баталгаажуулах гол байгууллага. Үндэснэр надад ч хоёр зүйл авахцсан шүү дээ нөгөө мөвд очиж хөгжимдөг тийм ээ. Түүний өмнө ЮНЕСКОгоор тийм ээ нөгөө баталгаажаад бүх юм боломжтой одоо юу гэдэг нөгөө сайхан бүхэн дэлгэрээ тэгээд цаашаа нүүбөр очно гэдэг чинь үндсэн дээрээс маш хурдтайгаар л дэлхийд дээрээс тунхаглагдсан зүйл дээрээс. Ийхэгэр л нэлмэс хийгээд хумилсан тэр газар тийш гайхаж балмагдсан бүсгүй сониуч зандан хөтлөгдсөөр зүгэлжээ. Эзэн Баатар эрдэн эрхлэн зөөрмөглсөн эрдэнэт ажнайн духан дээрх гялалдсан чулуун зүйлтийг сонирхон барьж үзвэл шонон хармар огл үсрэн уяа гिचэр тас туулан газар саван унахад нэг гэрэл цацраад тэнгэрийн хаяа тийш шингэж орхижээ. Эрдэнтмөр эрдэнийн чулуун зүйлт хоёрын минь бүү сал эгэлгүй ямар шил хөвлөхөө жоног хар өөрөө мэддэг. Халаг эрдэнэт хүлэг минь жонон хар минь гэж хичнээн гашуудан эр хонгор сэтгэлэн номорч бөгтөр төл хашгирвч нэгэнд оройтсан байлаа. Морин хуурч нь одоо дуурахгүй байх тохиолдол их байна шүү дээ. За мод зодноос модныхан янзын зашлал. Тэр нь олон жил хийгээд гартаа оруулаад мэдрээд ирэхээр бол модныхан зангийн авч эхэлсэн. Одоо ер нь модон таньдаг болчихсон. Олонний олонд бас сүүл их өөр байна шүү. Адуу болгоны сүүл адилгүй. За тий. Ер нь бол ер нь жаахан онгон одоо юу гэмтэй тийм адууны хээрийн салхинаас нуруунд дээр хөргөж үзээгүй гэж ярьдаг шүү дээ. Тийм тусмаа л их гоё сайн сүлтэй. Төрийн их хан хуурыг залъя гэдэг санаачилгыг очрууд ерөнхийлөгчд бий. Одоо сонирдуулсан. Тэрүүний дагуу очрууд ерөнхийлөх тэгдэг гэсэн. Тэгээ гарахын дан дээр зарлиг уулгаж болох уу гэсэн. Тэг гэсэн. Тагин гэсэн. Тэгэл ингээл улан баяр гэдэг уран гартан хүнээр төрийн их хан хуурыг урлуулж төрийн ордонд зарлиг уулгаж одоо анх 92 оны 4 сарын 20-ны өдөр залсан. Тэгэхээр одоо энэ сонгодог хөгжим үү? Одоо чинь одоо энэ сургуулийн оюутнууд ингээд олон улсын уралдаанд очил төгөлдрөө уурштай уралдаанд ч юм очил дээрээс. Гадны оркеструуд Монголын хөгжимч зөндөө биш тийм. Тим хүчтэй чадвартай. Тэг яагаад юм тэгээд заавал манайх буурын оронд очиж хүчтэй учраас бид жоохон айц төрүүлдэг байсан магадгүй. Тэг сонгодог хөгжим эзэмшил очиолоо хөгжим шүү дээ. Тэгвэл нэг юм нь Монгол хүн л морин хуурыг л сайн хөгжим шүү дээ. Энэ яагаад гэвэл нөгөө нэг цуснд нөгөө нэг тийм хүчтэй тийм нэг атмосфер юм байгаад байгаа шүү дээ. Тийм учраас энэ чинь тэр хүчийг гаргаад тэр зөв тэнцвэрийг олж дуурал тэр цохилтыг ингээд нэг
тогш болгондоо ингэ хүний зүрхлөө ингэж чадчих байгаа. Тэр л Монгол хүн байхгүй. Нөгөө Монгол хүний гол онцлог тэр. Тэрүүгээр л хамгийн хүчлэг. Хүн гэдэг амьтан энэ орчлонгийн амьтан энэ дэлхийн бөмбөрцөг дээр орсон тогтнож байгаа амьтан юм бол түүний хамгийн төгс нь энэ дэлхийн бөмбөрцөгтэйг төгс зогтсон үеийг л аз жаргалтай гэж үзсэн. Төгс зогтсон үеийг л тэгэж бодох юм бол ардах цацсан байгаа байхгүй юу? Хүндрэлтний хамгийн аз жаргалтай үе ардах цацсан байгаа. Тэгэхээр глобалчл эвдэж байгаа үеийг хүндрэлтэн мэдрээд эхлэхтэйгийн зэрэг энэ болохоо боллоо гэд одоо буцаад тэр төгс юм руугаа яаж өндөр дэвшилд очих вэ гэдэг асуудал гарч иж байна. Энэ нөхцөлд хэн төгс зогтсон зүйлийг бүтээж чадсан, тэр төгс зогтсон зүйлээ хэн авч үлдсэн, тэр нь эргээд хүндрэлтнөө буцааж татна. Хэрвээ тэгж буцааж татах юм бол моринхуу уртын дуу хоёр бол хүндрэлтнийг буцааж тэрлүү татна. Тийм учраас хизээ нэгэн цагт өнөөдөр бол бид нар дэвшил рүү яваад юу гэдэг чинь хийл гэдэг Европын хөгжмийг Монгол хүн Монгол сургууль зааж байна. Тэгэхээр ирээдүйд хэрвээ тэр төгс рүү явж л байгаа бол Париж хотын хөгжмийн их сургууль нэг Франц шар толгойтой хүн нэг шар толгойтой хүүхдэд морин хуур заам гэсэн үг байхгүй юу? Тэгжвэж хүндрэлтэн тэр төгс рүүгээ явна л гэж ойлгож байна. Нэгэнт энэ 4 цагийн хатуу уйлрал энэ мал гэдэг юмыг гаршуулж инстинктийн төвшөнд таны мэдхүн асар өндөр төвшөнд гарсан энэ Монгол үндэстэнний бүтээсэн зүйл бол тэр төгс зохицолтой ойртож байсан байна. Тийм л юм хийсэн. Тийм учраас монголчуудын бүтээсэн юм руу явна гэхээсээ илүүтэй төгс зохицол руу хүндрэлтэн явах юм бол Монголын морин хурлуу хөгжим явна гэсэн үг. Энэ бидний өв соёл, эрхмийн дээд итгэл, хүнд итгэл, би Монгол гэж баталсан үнэмшил, бусдад байхгүй ганцхан давтамж, үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхмэлэгч Bobby.com. Тэнгэрийн доор, газрын дээр мөнх бусын амьдрал цаг хугацааны эрхээр үргэлжилнэ. Утгын чандаас ажваас нарны хэлтэрхий атгсан тэнгэрийн хөвөний жонон хар морины эгшгэлэнт далавч сэрмэдл дэвхмэд нэг гэрэл түгэн сэж дүүргээд сарних мэт болоод талын сарнд шингэн саралтан суунгах эрен галвын тэртэгээс нэгэн мортон аяр тансгийн тэргүнтэн алтан бөмбөрцөг дээгүүр давхаад өнгөрсөн суу төгөлдөр гуйн хар гიშгдэл солгой дуугараад үлдсэнийг өнөө бид яахан мэдлээ. Морин эрдний толгойтой агт морны сүүлний ялгасг үлгсэн хоёр чавхтастай алтан туурт ажнан сав сугны нэмгэн ширээр цардсан үлмэдэх нэгэн зэмсэг аргамаг хонгор ажнан гин гот дуугаар хүнгнэн эгшгэлснийг Хүмүүн бидний өвөг дээдэс хүлэгэн хуур хэмээн нэрийдэжээ.